Сүрэг гэрчмийн дутмагшил. Хүмүүнд сүрэг гэрчмийн дутагдал гэж бий. Энэ нь эгэл хүмүүний махан бие дээр тэр бүр илэрхгүй. Гэхдээ тусгай үрсэд илэрдэг. Өөрөөр хэлбэл сүрэг гэрчмийг сороод түүнийгээ өөр эрчим болгон хуургаад үйлэнд хэрэгэлдэг үрсэд илэрх юм. Сүрэг гэрчмийн дутагшил гол төлөв огторгой ертөнц тэв дэлхий дээр илэрнэ. Зарим уул ус хөрш шороонд сүрэг гэрчим дутагдах үе гэж бий. Огторгой ертөнц тэв дэлхийд сүрэг гэрчим дутсан үед хар цагааны тэнцвэр алдагддаг. Гэхдээ хар эрчмийн дутагдал энэ цагт бол гарахгүй. Харин ч эсрэгээрээ хар эрчмийн илүүдэл болоод байна. Өвгөд бидний үед л хар эрчмийн дутагдал нь гардаг байсан юм. Сүнс эрчим хоёрын ялгаа амин чанартай буй. Эрчим хараал хоёрын ялгаа бодол санаа үйл зорилгодоо буй. Хар эрчмийг хуургаад үйлэндээ ашигладаг үрс альвааг өөрийнхоороо үйлддэг. Сүрэг эрчмийн бөөгнөрл. Ийм төрлийн сүрэг эрчим ихээр дуулддаг. Түүнийг үг хэл, үйл хөдлөл, бодол санаагаараа ялгаруулдаг үрсийн махан бие, өргөө хотол, эд, зүйлс их шингэсэн байдаг. Сүрэг гэрчим ихтэй өргөө гэр хүйтэн зэврүүн байна. Гал нь хүртэл байнга чадпад хийж асна. Тийм газарт хүмүүн удаан тогтож суух хүсэл тэнхээгүй болдог. Тийм газрыг мэдрэхдээ өргөөний төвд хоёр алгаа дэлгээд төвлөрөөд суухад махан биеийг хүн юмар дарах мэт мэдрэмж сүрэг зүйл ажиглагдана. Цагаан сүнс. Цагаан сүнсний хид хідэн төлөөлөл сүнс бий. Үүнд сайн сүнс онгод өвгдөөс илж. Сайн сүнс гэдэг нь өнөө цагтаа үүсээ дүргэж, үнэнд хөөгдөж, үйл зарилгаа биелүүлж, цагаан эрчмүүдийг өөртөө цогцлоож, цайлган сэтгэлийг өөртөө оршоож, оюун бодол зүрх тархиараа олны төлөө игэл биеэ огоорч, огших сэтгэлээр өрөөлийг түшиглэж, нарт хорвоо дэлхийг бүтэн байлгахын төлөө нугаршгүй хүмүүн заяагаан бүтээн босгож, алтан дэлхийд мэндэлсний учгаа гаргаж, алдар гавьяа нэр хүндэд шуналгүй, атгаг дайсан бүрийг гэгээрүүлж явсан, эрдэм номын ухаанд мэргэжсэн эгэл нэгэн хүмүүний сүнсийг хэлсүгүй. Хөх тэнгэртэйгээ холбогдож, хөрст алтан дэлхийгээ туулж, хөхрөх уудам орчлонгоо таниж, үнэн худлын заагийг ялгаж, үрс балчруудаа бүтэн байлгаж, үйлгүй цагаан эрчмийг түгэх, үйлдэлэн төвшин, үйлсэн дэлгэр, омхорхог зангүй игэл даруу, оюун бодол үг үйлдэлээ, оноч цэгцэлсэн хүний сүнсийг цайлган цагаан сүнс гихсүгэ. Онгод сахиуц шүтэн гэдэг нь алсад анивчих оддын тэртээгээс. Алтан дэлхийн гүнийг хүртэл мэдэж, ариун эрдэмд шамтан суралцаж, агуу бөөгийн замналаар замнаж, ам болсон үндсээ хамгаалж, ахуйд төрийг түшин гийгүүлж, адармаатай буруу булхайг дарж, аливаа зөв зүйтэйг залж, өргөсөн тангарахтаа үнэнч зогсож, өрөөлийн төлөө сэтгэл нь өмөрч, илбрэлт нарт хорвоо дэлхийд эрчим, шид, оюун гурыг цогцлоосон, оломлогч нэгэн сүнсийг онгод гихсүгэ, сахиус гихсүгэ, шүтэн гихсүгэ. Үйл бүхнийг дүүргэх тэнхээтэй, үндэст модыг ургуулах хүчтэй, уул хаатыг урлах чадалтай, урсгал усыг дүүргэх бядтай. Буруутны үйлийг залруулж, бусармаг үйлсийг цагааруулж, буян заяа нүглийг дэнсэлж дийлэх, золгүйтэнд замыг заах, зовлонтонд гиенийг дуудах, зорилгот хүний гэгээрэлт сүнсийг сахиус онгод
шүтэн гэхсүгэ. Эрдэм чадал эрб яран цогцолж, энгүй их үйлсийг дүүргэх чадалтай. Хей биетэй хийсэглэн дүртэж, хар цагаан эрчмийг хослуулахыг мэдсэн хайлган цайлган нинжин сэтгэлтэй үнэнч шударгаар үйлсээ дүргэх тэнхээтэй. Боломгийн хүчит огшун сэтгэлд хүний сүнсийг онгод сахиус шүтэн гэхсүгэ. Илч химээхэн Тэнгэрийн олон үйлсийг дүүргэх тамгат, дуудлагт, эрдэмт, оюунд тэнгэрлэг заяат нэгэн хүнийг хэлсүгэ. Буруутгаж зөвтгсөн ч үл тоон, буурал тэнгэрийн зарилгийг гүйцэлдүүлэгч, буянд хорвоод хүний махан бид цогцорсон, багтам үйлс бүхнээ дүүргэх тэнхээтэй барь чадалт хүнийг илч химээгсүгэ. Өвгөд дээдсийн сүнс гэж үр удамдаа ухааныг өвлүүлсэн, үйл бүхнээрээ өөрийн овог отгоо инх амгалан байдлыг зогцолоосон, эрхт хорвоод эрдэм ухааныг заасан, алдраа бяцхан үрсээ сургаж, алсын замд зөвийг дагуулуулж, буруугийн замаас булаан холдуулж, буян заяаг нь ивэн түших, булбраа үрсээ инэрэн хайрлах, бүлээн сэтгэлт хүний сүнсийг хэлсүгэ. Өвгдийн сүнс амгалан бол өнөө нартын үрс амгалан гэдгийг өөрийн үрстэй үлгэрлэн мэдрүүлсэн өгөөмөр зантай өрөвч сэтгэлтэй буруу зүвийг айлдаад хэлэх тэнхээтэй үрсийнхээ төлөө зүрхэн ямагт цохилж үндсийг тэтгэж цэцэг навч жимсийг ургуулах ухааныг цогцоор нь мэдсэн ухаант мэрэгэн сургаалыг үрстэй түгээсэн уужин бэлэгт эрдэмт хүний сүнсийг өвгд эцсийн сүнс химээх сүгэ. Хар сүнс. Хар сүнс нь хар сүнсний ам, шид, эрчим, зэрзэвсэг хар сүнсний онцлог зэргээс бүтдэг. Ямар ч хар сүнс энэ л 5 зүйлийн хэлхээ холбоосоос үүсдэг. Хар сүнс нь огторгүйд дэлхий дээр хүмүүний бодол санаанд хүмүүний үйлдэлээс ч үүсэн бий болдог. Тэнгэрийн өвгөд өөрсдөө ч тэднийг бас бүтээн. Огторгуй ертөнц нарт дэлхий дээрх хар сүнсүүд цаанаасаа байх учиртай. Хар эрчмийг өөрөөсөө ялгаруулж хар цагааны тэнцвэрийг хадгалах зорилготой оршдог. Хувь хүнээс үүссэн байгаа хар эрчмээс тэжээгдсэн хар сүнс бол энэ хорвоо дэлхий дээр байхад гэмтэй гэмгүй гэсэн 2 төрөлд хуваагддаг. Өвгөд бид эдгээр хар сүнсийг засал хийхэд хэрэглэгдэг. Хар муугийн дэнсийг тааруулах, хар муугийн хоол болгож өгөх том маш чухал үйлүүдэд хар сүнсийг ашигладаг. Тодорхой хэмжээний хар эрчмийг ялгаруулж хар цагааны холбоосыг бэхжүүлж өгдөг. Хар сүнс дараах бүтэцтэй байна. Хар сүнсний ам орчлон хорвоо дэлхий дээр цагаан сүнс үүсгэд үүссэн. Цагаан сүнсний төрөл зүйлийг олон болгох зорилгоор хар сүнсийг нартад бүтээсэн түүхтэй. Хар сүнсний амийг таслахад хэцүү. Ямар ч хар сүнсний ам 3 давхар бүрхүүлтэй байдаг. Хамгийн ихний хэсэг нь хар сүнсний бодол оюун санааны давхарга. Энэ нь нартад яаж орших, ямар зүйлийг хийхийг залан удирддаг тархинд гэсэн үг юм. Дараагийн давхарга нь хар сүнс хэрхэн хооллож, ундалж, эрчмийг өөрөөсөө хэрхэн ялгаруулахыг зохицуулж байдаг хэсэг юм. 3 дахь давхар нь амийг хамгаалах үүрэгтэй хэсэг. Ам үүнд 3 хэсгээс бүрдэнэ. Хар сүнсний шид нь өөрийгөө хамгаалах үржин олширход дэмнэх зориулалттай. Хар сүнсний шид хүний махан бие дээр удаан тогтнож, өвчин эмгэг үүсгэх, хүний махан биеэс хармуг дуудах, үйл хөдлөл хийлгэх, дуу авайг гаргах зорилготой. Энэ шид нь хар сүнсийг устгах бүх хүчний эсрэг дайтан байдаг. Хар сүнсний эрчим нь туйлын хар эрчмүүдийн нэгдэлд үүсдэг. Гил хар, шорон хар, тас хар өнгүүд хар сүнсний амны гадуур оршин байдаг.
хар сүнснийг багад бодож болохгүй. Цагаан эрчимтэй хүч чадалтай нэгэнтэй дайтахад хар сүнс зэр зэвсгээс ашигладаг. Хар сүнсүүд шидтэйгээ хавсруулж зэр зэвсгээ ихэвчлэн ашиглаж хүний махан бие дээр удаан тогтохоор тэмцэн байдаг. Хар сүнс бүхэн зэр зэвсэгтээ өөр өөрийн онцлог ур чадвартай. Зэр зэвсэг нь олон янзаараа байна. Тэдгээр нь хувирах чадвартай өндөртөө, гэвч тэдгээрийг өвгөд харийн хүчний өөрсдийнх нь эсрэг ашиглагддаг. Ихэнх хар сүнсүүд маш адтай, овжин, залмих ихтэй. Намуухан тогтуухан хар сүнсч байж л байдаг. Энэ бол тухайн хар сүнсний өөрийнх нь онцлогтой холбоотой. Чөтгөрийн баг адтай гэдэг үг учиртайг санах хэрэгтэй. Хар сүнс бүхэн өөрийн онцлог давуу тал, оюун бодол, мэдлэг ухаадтай. Хар сүнс бүрийн гол зорилго нь дэлхийн хорвоо ертөнцийг өөрийн болгоход чиглэлдэг байна. Тэр туйлын хүсэлтэд хүрэх зам нь тэдний онцлогт оршдог. Хэдий тэд бүгд адилхан мэт боловч хизээ, ямар шид, зэр зэвсгийг ашиглах, ямар үйл хийхээ шидэж байдаг өөрийн гэсэн содон онцлогтой. Зарим хар сүнс хүний махан биеийг удирдах онцлогтой бол зөвхөн махан бие дээр наалдах зорилготой нь бас байна. Зарим нь хүний ахуйн амьдралыг хамт тулалцах чин хүсэлтэй байдаг. Зарим хар сүнс зөвхөн дайдаж тулалддаг бол зарим нь хар эрчмийг буцаддаа түгээж байдаг. Хаана хар эрчмийн бөөгнөрөл байна, тэндээс хар эрчмийг сороод бусаддаа хүргэж өгдөг. Хар сүнсүүд хувьсах чадвар өндөр, бодлын хүч ихтэй. Хар сүнсүүдийг дараах төрлүүдэд хуваана. Нэгдүгээрт, өөрөө өөрсдөө бий болдог хар сүнс. Хоёрт, бусдаар өөрсдийгөө бүтээлгэн бий болдог хар сүнс. Гуравт, өөрсдийгөө бусдаар хооллуулдаг хар сүнс. Дөрөвт, бусдаар өөрсдийн гол зорилгоо гүйцэлдүүлдэг хар сүнс. Тавт, бусдад гэм зэмгүй оршдог хар сүнс. Зургаад, бусдад хор болдоггүй хар сүнс. Долоод, хар сүнсийг удирдан зохион байгуулдаг толгой хар сүнс гэсэн 7 үндсэн төрөлд хар сүнсийг хувааж болдог